За би өнөөдөр бүтэн шөнийн нойроо алдчихлаа тий. Маргааш нь өдөр нойр хүрээд унтчих юм бол энэ бол нойргүйдэл биш байна. Тэгтэл би өнөөдөр бүтэн шөнийн нойроо алдсан. Маргааш нь ерөөсөө унтаж чадахгүй. Унтъйгээд хичээгээд унтахгүй. Маргааш шөнөн ч бас унтаж чадахгүй. Ингээ бүтэн 2 өдөр ингээд ямар ч нойр хүрэхгүй ийм асуудлыг бол нойргүйдэлд өртсөн байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ голцоо юунаас болж байгаа нөхөр сэтгэл санааны тавгүй байдал, сэтгэл гутрал, стресс, тэгээд хоол шин тэжээлийн дутагдал ийм олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг байна гэж. Дийлэх эмчнэр зөвлөгтөө бол эхлээд амьдралын хөвчлийг нь өөрчлөё гэж. Шууд эмийг бол зөвлөдөг байх нь шүү дээ. За та нөгөө нэг нойргүйдэл өртөөд байгаа ямар шалтгаан байна? Санаа зовоод байгаа ямар шалтгаан байна? Тэр асуудлаасаа эхлээд ангижраач тий. Стресстэй байгаа юмудаа та засаач, сэтгэлээ тайван байлга гэдэг зөвлөгөө өгдөг. Бие махбод ядраад эхлэх юм бол цаанаасаа унтын амрыг гэдэг дохио хүнд өгчхэлдэг юм байна л да. Тийм учраас бие махбодоо ядраагач, сэтгэлээ зовоод байгаа асуудлаас ангижирсан ч бие махбод ядраасан ч унтаж чадахгүй бол тэрний дараа хоол шим тэжээлтэй юуг өөрчлөх вэ гэдэг юм бас яригдж байгаа. Хоолндоо уурглах хүнс, шим тэжээлтэй тослог хүнс. За эднийг хэрэгэлсэн ч гэсэн арга хэмжээ авч унтаж чадахгүй байгаа бол тэрний дараа эмийн зөвлөгөөг л өгдөг байна шүү дээ.